Сайн уу манайхан, би та нарт өнөөдрийн бичлэгээр маш амттай хөвсгөр хямд тортны жор зааж өгөх чинь дээрээс нь үнэхээр амархан хинч гэртээ хийж болно. За ингэ дэлгүүрээ ороод өндөг авсан байгаа би. Энэ жор бол маш олон даваа талтай. Яагаад вэ гэхээр ихэнх тортны суур болдог. Тийм учраас баярын өдөр төрсөн өдрүүдэд дэлгүүрээс үнэтэй торт худалдаж авах шаардлага. Гэртээ тортоо хийж идэх боломжтой. Хоёр дахь том даваа тал нь өглөөний цайндаа дэлгүүрээс хатсан үнэтэй гурлан бүтээгдэхүүн авч идэх шаардлагагүй санагдсан. Би энэ жорыг сурснаас хойш дэлгүүрээс гурлан бүтээгдэхүүн авч идэх бүр байсан. За ингээд бүгдээрээ жортогоо танилцгаая. 3 юм уу 4 ширхэг өрөөний температурт байгаа ундаг 150 г элсэн чихэр лимоны хайлс хүссэн хэмжээгээрээ 5 халбаг гурил 5 халбаг эрдэнэ шишийн зардвал маш бага хэмжээтэй давас хэрвээ та нар хүсвэл ваниль нэмж болно. Эхний алхам кремээ бэлтгэцгээ элсэн чихэр болон ундаг хоёроо нийлүүлээд миксерт нь 15-аас 18 минут зогсолтгүй хамгийн хүчтэй дээр нь миксердэх хэрэгтэй. 15 минут миксерсний дараа тухайн крем маш гоё хөвсгөр болсон байх болно. Энэ хөвсгөр байдлыг нь огт алдагдуулж болохгүй. Гурлаа нэмж хийцгээе. Гурлаа хийхдээ баг багаар хийгээд маш зөөлхөн дээрээс доошоо чиглэлтэйгээр аяархан хутгаж өгнө. Ингээд 5 халбаг гурлаа хийж дуусны дараа 4 халбаг эрдэнэ шишээ нэмж хийнэ. Эрдэнэ шишээ крем дээрээ нэмэхдээ гурилтайгаа адилхан маш багаар нэмж хийгээд ингээд зөөлхөн аяархан байдлаар дээрээс доошоо чиглэлтэй хутгаж эхэлнэ. Кремлэг байдлаа алдагдуулж юусоо болохгүй. Тийм учраас аль болох тайван удаан хийхийг хичээгээрэй. Хэрвээ та нар хүсвэл ванилийн амт нэмж болно. Бага зэргийг би 8 г-тай ууттай ваниль нэмж хийсэн байгаа. Хэрвээ танаа гэрт чинь ваниль байхгүй санаа зовлтгүй тортоо үргэлжлүүлж хийгээрэй. Бага зэрэг давс хийгээд лимоны хайлсыг үрээд ингээд зөөлхөн хутгаж эхэлнэ. Халуун зуухаа тохируулцгаая 160 градуст 30-аас 35 минут байлгахад хангалттай. Тортоо халуун зуухандаа хийхэд бэлэн боллоо. Өнөөдрийн жор буюу пан ди Испаня бэлэн болсон байна. За маш гоё харагдчихээн хөвсгөр. Үнэр гэж бүр тасархай зөөлхөн тэгээ гоё өнгөтэй. Ер нь бол амттай юм идэх дуртай хүмүүст айгүй тохиромжтой санагдсан. Маш их юмд төсвөр хурдан хийж болдог. Дээрээс нь хүүхдүүддээ өглөөний цайнд өгөхөд маш тохиромжтой. Үүнээс гадна бүх төрлийн тортны суур болдог учраас төрсөн өдөр болон баярын өдрүүдээр хэрвээ та нар гэртээ торт хиймээр байвал энэ жорыг ашиглаж болно. За тэгээ кремээ бэлтгэл хангалттай. Амттан чимэглэх зориулттай цагаан өнгийн ийм элсэн чихэр авсан. Ер нь энгийн элсэн чихрээс шал өөр. Тэгээ маш гоё өнгө үзэмжтэй харагдуулдаг. Зөвхөн орцсон найрлагатай амттай шинэхэн хямд энэ жорыг туршаад үзээрэй. Тэгээ гэртээ ямар болсон тэр сэтгэлээ болон асуух өөр мэдээлэл байвал комент хэсэгт бичээл үлдээгээрэй. Би аль чадлаараа хариулъя. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай манайхан.